Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа хотын иргэдийн эрүүл мэнд сайн сайхан байдал агаарын бохирдлоос үүдэн эрсдэлд ороод байгаа билээ. Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг халж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх нарны эрчим хүчин түшгэлсэн шийдлийг бид нийт 69 өрхөд амжилттай нэвтрүүлээд байна. Тиймээс энэхүү шийдлийг илүү олон өрхөд хүргэх зорилготой нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтын санхүүжилт босгох аянд нэгдэж агаарын бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлээрэй. Сайн байна уу, намаа Гант яг идэг. Төсөл манайх 4 сараас эхлээд сэргээх тэрчим хүчээ тавигдсан байгаа. Зуны уйлгалд бол бид нар бүх гэрийнхэн хэрэглээг ягаад дулаахан учраас бид нар тэний ашиглагаагүйгээр гэрийнхэн бүх хэрэгцээнүүдийг бол сэргээх тэрчим хүчээ хэрэгэлсэн. Яг нь хүүтэн өдрөө бол тэний ашиглахад бол орж ирэхэд аягүй гой пүн хийгээл дараа л нэг амар чихүн хаврын нэг өдрүүд байдаг. Тэр үед бол орж ирэхэд бол аягүй сайхан дулаахан тийм өдрүүд огцсон. Нүүрс төснөөсөө бол хамаагүй баг гэж үзэж байгаа. Ягаад гэвэл нүүрс аавна, мод аавна гэд ингээд давхар хэрэглэгдэггүй. Тэгээд тэрийг авчрахын тулд унаа хэрэглэн нүүрсээ зөөж авчрахын тулд гэд бодохоор энэ бол хамаагүй баг тусч байна гэж харж байгаа. Сэргээх тэрчим хүчний төсөлд хамрагдсанаар манай гэрт ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр хүүхдүүд минь 5 тухтай орчинд амьдрах боломж нь айгүй гоё нэгцэн. Тэгээд нүүрс түлээд үнсээ авах гэхээр гэрээр дүрэн үнс босоод ингээд айгүй тоосон зэрэгтэй байдаг гэсэн бол яг сэргээх тэрчим хүч хэрэглэснээрээ бол тэр тоосон зэр бол гэрт байхаа болсон. Энэ нь болохоор хүүхдүүдэд минь айгүй 5 тухтай амьдрах боломжийг өгсөн. Намайг ажиллаа хийгээд хичээлдээ явж байхад бол хүмүүс гэрт үлдээ дүүнрээ хараад галаа түлээд нүүрсээ аваад усаа аваад гэдэг ийм ачааллуудыг хийсэн бол яг энэ өөрчлөлт орсноор бол манай хүүгийн ачаал бол чөлөө цагтаа их болсон. Өөртөө зарцуулах цаг нь их гарсан гэдгээр айгүй давуу талтай. Манай том охин маань айгүй харшилнаасаа энэ тоосон цараас болоод харшил нь бол байнга л хөдөлж идэг хамрын битүүрээд тэрнээсээ болоод нөгөө гамрит туссан гэх эрүүл мэндийн зүйл дээр айгүй их асуудалтай байсан бол одоо яг энэ өөрчлөлт орсноос харшил нь бол арьсан айгүй гой цэвэрхэн болж ирсэн. Эрүүл мэндийн тал дээр бол айгүй өндөр нөлөөтэй байсан. За хамтдаа бас энэ утаагүй Улаанбаатарын төлөө энэ аянд та бүхнийг нэгдэрэй гэж урьж байна. Бүгдээрээ утаагүй Монголын төлөө хамтдаа алхая. За миний нэрийг Саран Цэцэг гэдэг. Ер нь бол яг энэ Улаанбаатарын утаанд тэгэл гадаач буу утаа гэртчгээл энэ төрш хэрэглээд ингээд 100 хэрэглээд тэгээд их утаатай юм туртагтай юм байдалтай удаан байсан учраас энэ бол хүлээлт байсан тий. Тэгээд энэ юунд хамрагдсанаар одоо бол бид нар яг энэ их утаа энэ үнээр угаарын үеэр энэ сэргээх тэрчим хүчтэй хамрагдсанд баяртай байгаа. Тэгээд ер нь бол ямар ч байсан энэ гэртээ байгаа энэ орчинд бид нар эрүүл ийм орчин бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Энэ халаар тавьснаар бидний маш их ажлыг хөнгөвчүүлж бидний бас нэг эрүүл амьдрах тэр орчинд бас их нөлөө үзүүлж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан бид нар тэр төлөөний хүсцээ зууралдахгүй байна. Тэгээд орчин бас цэвэр байна. Бид нар хадгалал энэ утаа үнээр чинь цэвэрлэх гэж өдөрт 2-3 удаа тоосоо арчдаг байсан. Тоосоо биш бид нэр тортгоо арчдаг байсан. Энэ туршлаач ингээд тоос гэхээр тийм цагаан саарл юм гардаг бол тортог бол тас гар хөөл гардаг байхгүй. Гэд орчноо ботхоор тэр нийгэм дээрээс эрүүл мэндэ ботсон ч гэсэн хүүхд шуухтууд ханиад хүрэх тэгэл тэр уушгаар тэр амьсгалж байгаа бүхний бас эрүүл байх орчин бүрдүүлж чадсан тал баяртай байгаа шүү дээ. Тэгээд энэ төслүүрээ нуулан ингээд хөрчөд юу яасаа л гэж бодожод хамгийн гол нь тогтмол дулаантай байна гэдэг чинь бас хамгийн хэрэгтэй ийм зүйл аваад хүүхдүүд ажил төрөлдөө яваад ирэхэд гэр дулаан байна. Тэгээ шөнө орой нойр алдахгүй 50 унтаж амарч जैन. Хүүхдүүдээ наас цааш гал хүсэн түлэгдэчгүй, угаар үнээр төртчихгүй гэж айхгүй. Тийм орчинд л бид нар одоо амьдрах усандаа баяртай л байгаа. Сайн байна уу, намайг Жавзан Толгор гэдэг. Манайх нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэ хэрэгжиж байгаа энэ цахилгаан халаагуур төсөлд хамрагдаад одоо энэ төсөлд хамрагдаад сар болж байна. Төсөлд хамрагдсанаар гарч байгаа одоо өөрчлөлт гэх юм бол манайх өмнө гал төлдөг байхдаа
өдөрт 2 шуудаа нүүрс хэргэлдэг байсан. Зарим үед нүүрс нь халахгүй гэр хүйтэн байдаг байсан бол одоо харин энэ халаагуурыг тавьснаар манайх өдөрт ерөнхийдөө температураа бариад айгүй дулаахан байдаг болсон. Тэгээд ерөөсө хөршний нөгөө нэг уртаа тортог байхгүй айгүй амар болсон. Ашиглахад айгүй амар юм байлаа. Одоо бид нар өглөөдөө нартай үед нөгөө баг дээр нь тавиад энергиэр нөгөө нэг аккумулятор зэнгэлээд авчин оройдоо тэгээд энийг өндөр дээр нь тавингууд гэр айгүй дулаахан болчихно. За цас орсон үед бол гадаа панелаа бид нэр цэвэрлэдэг. Панелын дээр сасаа буулгаж ус мус тортог байхгүй болгодог. Ерөнхийдөө хэрэглээд аюу амар. Цаашдаа ер нь энэ төхөөрөмжийг их олон айлд тавиул аюу зүгээр юм шиг санагцсан. Яагаад гэвэл нөгөө утаа байхгүй учраас эрүүл агаартай аюу цэнгэг байх юм шиг санагцсан.